За нэг сэдв барьж аваад явахгүй болов. Сая сэдв дуусчаад их юм да. За ерөөс урт наслуудаг сүмийн тухай л дахиад ярив да. Та нар ер нь бол очиж үзэж болно. Гэхдээ ренчэн ч юм уу тийм хүмүүс байгаа шүү дээ. Ингээ номныхаа тайлбар дээр байгаа төсөл дээр нь. Ер нь бол бодлоор харилцах боломж нэгдүгээр байдаг. Хоёрдугаар болохоор ер нь одоо тэр дахин төрөлт гэдэг зүйлийг өөртөө цогцлоох хуц хэмжээнд энэ дасгалыг суралцчих юм бол дэлхийн хааж байсан тэр дахин төрөлт гэдэг зүйлийг өөрийгөө цэнгэлэх гэдэг зүйлийг мэдрэх боломжтой байхгүй юу? Энэ сэдвийг яагаад видеон дээр би нэг ярьдгүй байсан юм бэ гэхээр та нар угаасаа намайг ингийн байж хатал галзуу гэж бодд юм чинь ийм сэдв ярихаар бүр жихэн галзуу гэж бодоод тэр шаргадны үнэлэг төвтүүлчих байлгүй дээ гэж боддог байхгүй юу? Тэрээс ер нь бол жоохон нэг игэнтэй галзуу юм ярьсных галзуу сэдвүүдэд хөрвүүлээ ярихад ер нь бол тийм дахин төрөлт гэдэг зүйлийг ерөө нэгэнтээ мэдэрсэн нэгэнтээ ингээд дотоод дуу хоолойгоо олж чадсан болвол дэлхийн хааж бас ялгаа байхгүй. Хоёрдугаар одоогийн амьдралаа бараг илүү хайрлах байхаа. Тэгээ дээрэс нь одоо би энэ сэдвийг яагаад ярьдаг юм бэ гэхээр энэ миний уулын зорилго байхгүй. Миний зорилго юу юм бэ гэхээр та нарыг дахин дотоод мөн чанараараа дахин төрөөсөө гэрэлтээсээ гэгээрээсээ бурханлаг байдлаа ойлгоосоо бие махбод оюун ухаан сүнс гурваа нэг цогц болгож чадаасаа ялагдчихгүй болоосаа гэх мэтчлэн те жинхэнэ бурхны тухай цогц мэдлэгийг олж аваасаа гэх мэтчлэн одоо миний хийж байгаа зүйлсийн ноён ориглон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ноён ориглолынхаа тухай ярихаар бэлтэнж баг хүрээгүй хүмүүс бүр буруу ойлгочихсон магадгүй байхгүй. Тийм болохоор ер нь ярьдгүй. Тэрс шимдэж яг аливаа зүйлд нэг ноён оргил голч гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр миний яг энэ пэйжийг нээсэн ч юм уу энэ видеонууд хийдэг шалтгаан ноён оргил нь яг юм бэ гэхээр тэр л байхгүй. Үхлийг ялах байхгүй болгох. Илүү амьд байх, илүү тухтай байх, илүү эрхчлөөтэй байх, илүү харанхууд биш. Харанхууд босч биш. Илүү гэрэл гээтэй амьдрал хийх. Гэтэ нэг хүн ганцаараа биш. Яг нийтээрээ сэргээгээсэй гэх юм яг манай пэйжийн зорилго. Энэ зорилго биелэгдчих юм бол видеоны шаардлага байхгүй. Дээрээс нь та нар энэ сэдвийг жоохон том ч юм шиг мөртлөө энэ сэдвийг ойлгочиход юм бол би та нарт заагаадах шаардлага байхгүй. Заримдаа шүү заяа цөөхөн тохиолдолд. Заримдаа хүмүүс өөрсдөө мэддэг зүйлсийг надаас асуух гэдэг. Тэгэхээр би та нарын мэддэггүй зүйлийг хизээч олохгүй зүйлийг л зааж өгөх сонирхолтой болохоос биш. Анханасаа мэддэг зүйлийг нь яг уу яриад ийл болно л доо. Тэгээ ярьдаг л та уусаа. Одоо үгтэй хайр дурлалын тухай ч юм уу, дотны харилцааны тухай, Монголын тухай, хүний тухай гэх мэтчлэн сэдвүүд ярьдаг. Энэ ч гэсэн бас нэг хөнгөн сэдв биш л байх л та. Гэхдээ ер нь ингээд байнга юм хөсөд ярихаасаа ер нь цаана нь яг ямар голчод юм бэ гэдэг дээр бол тийм л голчодог. Хэрвээ энэ зорилго биелэгдчих юм бол тийм над шиг энэ царам өтөөгөн энэ бичлэгийн цаас уг шаардлага байх байх нэ. Тийм.